Бид баялаг төрийн баялаг бүтээгч. ...2003 оноос хойш хамгийн хурдцтай хөгжиж байгаа аж үйлдвэрийн салбар бол барилга. Монгол улс барилгын салбарын жилийн дундаж өсөлт хамгийн багадаа 6.1% байсан гэх статистик байдаг. Сүүлийн 5 жилдэл гэхэд энэ салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг тасралтгүйгээр бүрдүүлж байна. Мөн хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг онцлогтой салбар юм а. Салбарын хэмжээнд 2010 онд л гэхэд нийтдээ 350.8 тэрбум төгрөгийн барилга ухсралт их засварын ажил хийгдсэний 93%-ийг дотоодын барилгын байгууллагууд гүйцэтгэжээ. Үндэсний үйлдвэрлэл барилгын салбарт бодиттой хөгжсөнийг энэ тооноос харж болно. Тэгвэл барилгын салбартаа түүчэн болон манлайлж яваа эко барилгын материал үйлдвэрлэгч Ebmat компанийг энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ онцолж байна. Барилгын хааны материал, барилгын дулаалгын материалын чиглэлээр энэ үйлдвэрлэл хийгээд одоо 3 жил 4 жил шахав болж байна. Энэ хугацаанд бол голлон одоо хийж байгаа бүтээгдэхүүн маань энэ барилгын дулаалгын полиуретан гэдэг хөөс. Энэ чиглэлээр бол одоо их судалгаа хийлээ. Тэгээ энэ чиглэлээр бол одоо энэ жилийн байдлаар 2 дахь бүтээгдэхүүнээ гаргаад ингээ явж байна. Анхны бүтээгдэхүүн бол одоо тоос хөнгөлгөөтэй полиуретан дулаалгын хавтан гаргасан шүү дээ. Манай нэвтрүүлгээр бас орж исэн тий. Ер нь бас энэ барилгын салбарт ер нь яагаад орохоор болчихв? Энэ салбарыг бас судалж үзсэн баг л та тий. Ер нь одоо анхны энэ бүтээгдэхүүнийхэн талаар бас танилцуулъя. Ер нь барилгын нэг толгомцоо асуудал бол ерөөсөн Монгол орны нөхцөлд барилгын дулааныг хадгалах одоо том асуудал байгаа. Энэ чиглэлээр бол одоо судалсны үндсээр бол полиуретан гэдэг хөөсийг л сонгож аваад тэгээд энэ чиглэлээр бол үйл ажиллагаагаа явуулж байна л да. Одоо ингээд энэ чиглэлээр хамгийн анхны бүтээгдэхүүн бол тоос хөнгөлгөөтэй полиуретангийн хавтан хийсэн. За одоо дараагийн хавтан бол сип хавтан хийсэн байгаа. Шууд хааны хавтан гэсэн үг. Энэ нь бол шууд угсардаг. Одоо хааны хавтан Канада технологийн одоо байшинг барих зорилттой сип технологийн ийм хааны хавтан байгаа. Энэ хавтан маань өөрөө яадаг гэхээр хоёр талдаа манайхны шахмал үрдсэн хавтан гэж ярьдаг, осби хавтан. Дундаа полиуретан ийм хөөстэй. Хөөс нь бол одоо бидний ойлголтоор бол маш нягт хөөс гэж ярьдаг. Тийм хөөстэй. 40 кг метр куб дээш ийм нягттай, ийм хөөстэй. Энэ маань бол барилгын дулааныг бол Монголын стандартаар бол бүрэн хангаж байгаа. Полиуретан материалыг анх 1930-аад онд Герман улсад гарган авчээ. Дулаан сайн тусгаарлагддаг хөнгөн гал дэмждэггүй чанараар наах нисэх онгоц танк зэрэг цэргийн техник дөрвөн ашиглаж эхэлсэн байна. Харин одоо халан хүүтэн уур амьсгалтай бүх ил орнуудад баригдаж байгаа барилгын дулаан тусгаарлагчаар полиуретаныг ашиглаж байна. Тэгвэл эдийн засгийн өндөр үр ашигтай полиуретан барилгын материалыг Ebmat компани эх орондоо үйлдвэрлэж байна. Тус компани Герман технологи эко барилгын материалыг эх орондоо нутагшуулж хоногт дунджаар 300 м², харин сардаа 4000 м² бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ бид нар бол одоо лабораториор шинжилүүлсэн байгаа дуу тусгаарлалт, дулаан хадгалах чадвар, дулааны итгэл зүйр гэж ярьдаг тий. Энэ нь бол бүгд лабораторийн шинжилгээгээр орцсон. Яг Монгол улсын стандартын нормын дүрмийг хангаж байгаа. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Ер нь одоо танай компани үйлдвэрийн хүчин чадал ер нь ямар хантай жил дунджаар хэдийн хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна? За ойлгомжтойгоор хэлэх юм бол ерөөсөө жилд бол манайх бол жилийн хүчин чадал гэсэн ер нь өдөрт за 3 өдөрт гэж яриа тий 3 өдөрт нэг 2 давхар хаусын шууд материалыг үйлдвэрлэх юм хүчин чадалтай. 3 өдөрт 2 давхар хаус гэсэн үг. Тэр нь бол нийтдээ нэг 300 м² хаусыг 2 давхар байрыг 3 өдөрт шууд үйлдвэрлэж байгаа. Тэг хүчин чадал явдаг. Тэгэхээр ойлгогдсон тийм ээ. Бүтээгдэхүүний маань бас нэг онцлог нь бол маш хурдан хугацаанд баригдана шүү дээ. Тийм талаар нь. Тий. За барилгыг барихт бол бас хугацаа маш чухал тийм ээ. Одоо ялангуяа өвлийн улиралд барилга барих ч гэдэг юм. Ер нь зуны маш чухал асуудал бол ерөөсөй барилга барих хугацаа байгаа.
За манай энэ технологиор бол Канада технологийн хаусуудыг барьж болж байгаа. Юу Канада технологийн хаус гэдэг нь ер нь 3 аргаар барьдаг. Нэгдүгээрх нь бол 2 оспины дунд шилэн хөвөө хийгээд нэг барьдаг. Энэ бол анхныхын технологи л да. Сүүлийн үед бол манайхан бол дотор нь хөөсөнцөр, цагаан хөөсөнцөртэй яг сип хавтангаараас барьж байгаа. Тий. Бид нар бол бүр энийг сайжруулад цагаан хөөсөнцөрийн оронд полиуретан гэдэг хатуу хөөс хийж байгаа. Энэ бол дулаан хадгалах чадвараараа нэгд маш сайн, 2 дахин илүү гэж хэлсэн. Мөн бат бүхийн хувьд бол хатуу хөөс учраас өөрөө бат бүхийн хувьд маш сайн. Одоогоор Эбмат компани полиуретан дулаалгатай сип хавтан, тоосгон өнгөлгөөтэй дулаалгын фасад хавтангийн үйлдвэрлэлийг явуулж байна. За эдний анхны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох тоосгон өнгөлгөөтэй дулаалгын хавтан нь Монгол улстай анхдагчид нэрлэгддэг. Байшинг уламжлалт хөөсөнцрөөр дулаалж жирийн эмүүс будгаар өнгөлөх арга хоцрогдож, гадна өнгөлгөөний хөөсөн полиуретан дулаалгын хавтан энэ салбарт түрэн орж ирж байна. Өнгөлгөөтэй тоосгон хавтанцрыг бол одоо шууд энэ Канада технологийн сип хавтангаар барьсан байшин дээр шууд хийхдээ энэ хоёр бол 100% зохицож байгаа. Харин полиуретан сип хавтангаар барилга барихад хамгийн хурдан, барилгын дулааны алдагдал бага, барилгын үн хямд, удаа эдэлгээтэй зэрэг олон давуу талтай. Сүүлийн үед барилгын салбарт хамгийн ихээр ашиглагдаж байгаа полиуретан сип хавтан нь хамгийн сайн тусгаарлагч материалаар нэрлэгддэг. Сип хавтангаар барилга барих нь ажиллах хүч хамгийн бага зарцуулна. Богино хугацаанд дулааны алдагдaltaгүй орон сууц барилга барих шилдэг технологи юм а. Энэ барилгыг барилгын эдийн засгийн ач холбогдлыг бас олж харах хэрэгтэй юм л. Энэ барилгыг хурдан байрна нэгдүгээр тийм ээ. Нэгдүгээр хурдан байрна. Эдлэгээ дулаан хадгалах чадвар маш өндөр учраас дулааны зардал бага гарна л гэсэн үг. Одоо бол ерөнхийдөө ихэвчлэн манайх бол хаус нь юугаа нийлүүлж байна. Хавтангаа нийлүүлж байна. Тэгээ одоогоор бол манайх бол 10 төрөл 10-аад байшингийн материал ерөнхийдөө нийлүүлчихэд байж байна. Тэгээд өвлийн улиралд манай онцлог бол өвлийн улиралд энэ хавтангаар барилга барьж болно. Тий, өвлийн улиралд. Манай орны барилгын салбарын өмнө тулгараад байгаа нэг чухал асуудал нь дулааны хэмнэлт буюу дулааны алдагдлыг бууруулах явдал. Барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилготой олон шинэ материал, технологи нэвтэрч байгаагийн нэг нь полиуретан хөөсөн материал юм а. Дулаалгын хавтан нь байгаль орчинд ээлтэй эдийн засгийн үр ашигын төвшингээр бусад дулаалгын материалуудын дунд тэргүүлэх байрыг эзэлсээр байна. Борлуулалт бас үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд чухал асуудал шүү дээ. Тэгээ борлуулалт юу нэг байна. Яг ерөнхийдөө эдийн засгийн байдал нэг сайнгүй байгаач борлуулалт бол яг хувь хүмүүсийн хувьд бол борлуулалт бас тийм ч бас муу боломжтой тийм. Полиуретан материалын түүхийн эд хөөсөнцрөөс үнэтэй боловч полиуретаны 6 см зузаан хавтангийн дулаан хадгалах чадвар 10 см хөөсөнцөртэй тэнцдэг байна. Энэ бол эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай гэдгийг харуулж байгаа юм. Тэгвэл эх орондоо полиуретан дулаалгын хөөсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон зорилготой Эбмат компани хөдөлмөрч хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье. Манай компани цаашдын зорилго бол ерөөсөө л энэ полиуретан хөөсийг л одоо Монголд барилгын материалд хөгжүүлэх одоо ийм л зорилготой. Хэрэв үзэгчдээ Эбмат компани эко дулаалгын материалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88 70 60 86 70 дугаарын утсаар холбогдох боломжтой. Баялагтай студийн нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараараа бид барилгын салбарт баялаг бүтээж байгаа Эбмат компани үзэгч та бүхэндээ онцлон танилцууллаа. За Эбмат компанийн хувьд 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан. За анхны бүтээгдэхүүн болох тоосгон өнгөлгөөтэй полиуретан дулаалгын хавтанг үйлдвэрлэж бизнесээ эхлүүлж байсан бол энэ жилээс полиуретан ханын сип хавтанг үйлдвэрлэж дотоодын зах зээлтэй нийлүүлж байгаа юм хөдөлмөрч хамт олон байгаа юм. За баялаг бүтээгчдийг дэмжиж нэвтрүүлэгтэй хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй. Монгол